Сайн байцгаана уу хүмүүдээ. Солонгоо агш байна. Найзуудаа, та нар зам болохоор ямар нэгэн газар руу аяллаар явж үзсэн үү? Зам болохоор бид нэр аав ээжтэйгээ, эмээ өвөөтэйгөө, хамаатай садантайгаа, эсвэл найзуудтайгаа хамт бид нэр хөдөөгөөр аяллаар явдаг шүү дээ. За тэрч байтугай заримдаа бид нэр аав ээжтэйгээ өөр улс руу аяллаар явдаг ч хүүхдүүд байдаг тийм ээ. За тэгвэл аяллаар явхаар ямар мэдрэмж төрдөг вэ? Би танихгүй мэдхгүй газар ирчлээ яана гэж хинч боддгоо те. Харин ч танихгүй мэдхгүй газар ирээд тэр газрын маш амттай хоолноос идээд сонин содон зүйл хараад сэтгэлээ баясгаад маш гоё байдаг шүү дээ. Аялал гэдэг зүйл чинь бидний сэтгэлийг амрааж өгдөг, биеийг амрааж өгдөг зүйл тийм ээ. Хүн болгон өөрийн гэсэн очихыг хүсдэг газар байдаг. За жишээлх юм бол Америк руу ч юм уу, Солонгос руу ч юм уу, эсвэл бүр Франц руу ч юм уу аяллаар явахыг хүсдэг хүмүүс байдаг шүү дээ, тийм ээ. За тэгвэл аяллаар явбал бид нар яадаг вүлээ? Тухайн улсынхаа за жишээлх юм бол би Франц улс руу аяллаа гэж бодох юм бол би Францад очиод Францын хоолыг идэн тийм ээ. Ямар сонирхолтой хоол байгаа юм болоо гэж бодоод Францын үндэсний хоолноос идэн шүү дээ. За тэгээд тэнцэнэ бас шинэ танил найзуудтай болно. Бас маш сонирхолтой зүйлсийг нүдээр үзнэ, тийм ээ, гараар барьж үзнэ, мэдэрнэ гоё байдаг шүү дээ. За тэгвэл аялал гэдэг зүйл бидний стресс, ядаргааг тайлаа зогсохгүй биднэрт шинэ соргог зүйлийг таниулж мэдүүлж өгдөг тийм ээ. За тэгвэл Библиэлд ч гэсэн нэгэн хүн аялсан тухай гардаг байгаа. За тэр хүн бол зүгээр нэг аялаагүй бидний бодож байгаагаас шал өөрөөр аялал зохион байгуулсан хүн байдаг. За тэр хүн бол Паул. Паул гэдэг хүн чинь өмнө нь Саул гэдэг нэрээр амьдарч байсан тийм ээ. Есүс Христэд итгэдэг хүмүүсийг хавчиж, зовоож ирсэн шүү дээ. Харин Есүст итгэснийхаа дараа тэрээр сайн мэдээний аялал зохион байгуулахар шийдсэн байна. Өөрөөр хэлбэл сайн мэдээний аяныг эхлүүлсэн байх нь шүү тийм ээ. За тэгээд бүгдээрээ хамтдаа өнөөдөр түүний хийсэн аяллаа талаар хамтдаа харцгаая. Паул ямар газраар аялаад Есүсийн тухай ярьсан бэ? Бүгдээрээ тэрийг үзэхээс өмнө Библиэд илгээд Шинэ гэрээ Үйлс 13-ын 46-аас 48 дугаар ишлэлийг багштайгаа хамт уншийе. Паул Барнаб хоёр зоригтойгоор ярьж Бурхны үг эхлээд та нарт л яригдах ёстой байв. Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж өөрсдийгөө мөнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойш үзэгтэн бид харийнхан руу эргэв. Учир нь эзэн бидэнд ийхүү тушаасан. Чи авралыг газрын хязгаарт хүрэхийн тулд би чамайг харийнханд гэрэл болгон тавьсан гэв. Үүнийг сонссон харийнхан баярлалдаж эзний үгийг алдаршуулан дээдэлж мөнх амийг авахар сонгогдсон бүхэн итгэцгээв. Амен. За тэгвэл Бурхныг таньж мэдсэн Паул сайн мэдээний аяллаа эхлүүлсэн тухай өнөөдрийн ишлэлээр гарч ийн тийм ээ. За Паул сайн мэдээний аяллаар ганцаараа яваагүй. Барнаб гэдэг хүнтэй хамт аялсан байгаа. Тэр хоёр анхны чуулган болох Антиох гэдэг хотод очиод юудэчүүдийн синагогийг хайн тэнд орсон байгаа. За синагогт нь маш олон хүмүүс цугларсан байсан. Паул хүмүүст Бурхны талаар маш чангаар тунхаглаж эхэлсэн байгаа. Хүмүүсээ Бурхан та нарыг Египтэд боочлогдож байхад чинь чөлөөлж гаргасан 40 жил цөлөөр дагуулахдаа биднийг хамгаалж бидэнд өгөх амлалтын нутаг Канааныг өгсөн. Түүгээрч зогсохгүй бидэнд Саул гэх хааныг өгсөн. Мөн дараа нь Давид гэх хааныг ч бидэнд өгсөн. Тэгээд Давидын үр удмаар дамжуулан биднийг аврах Месиаг өгнө гэж Бурхан биднэрт амласан. Тэр бол Есүс юм аа. Есүс үхээд амьлсан юм аа. Та бүхэн Есүсээр л гимээ уучлуулах боломжтой. Хуулиар гим уучлагдаж чадахгүй. Хууль бидний гим нүглийг уучлж чадахгүй. Зөвхөн Есүст итгэх итгэлээр л уучлагдаж чаднаа гэд Паул
тэнд цугласан маш олон хүмүүст Есүсийн тухай маш зоригтойгоор тунхаглаж эхэлсэн байна. Түгээрч барахгүй Есүс бол Бурхны амласан Месиа буюу аврагч гэдгийг тэдэнд дамжуулж өгсөн байна. Ингээд Паул Барнаб хоёр Есүсийн тухай үгийг дамжуулж дуусгах үед маш олон хүмүүс Бурхны үгийг сонсохоор нэмэгдэж ирээд л байсан байна. Гэтэл тэрийг холоос харсан юудэчүүд маш их хорсож атаархаж хэлсэн байна. Яагаад гэвэл тэнд цугласан олон хүмүүс Паул Барнаб хоёрын үгийг сонсохоор цоглож байгаа нь юудэчүүдэд таалагдаагүй байгаа. Тийм учраас Паул Барнаб хоёр юудэчүүдэд хандан бид Бурхны үгийг та бүхэнд эхлээд дамжуулахын зөвч та нар эдгээр үгийг сонсхийг хүсэлгүй. Мөх амьд хайхрамжгүй хандж байгаа учраас бид харь хүмүүст энэ сайн мэдээг тунхаглах болно гэж хэлсэн байна. Үүний дараа маш олон хүн сайн мэдээг сонсоод баяр хөөрөөр дүүрээд төдийгүй Есүс Христэд итгэж эхэлцгээсэн байна. Бурхны үг газар бүрээр түгэн дэлгэрэж тийм ээ газар бүрээр тархаад маш олон хүмүүс Бурхны үгэнд итгэж эхэлсэн байна. Тэгээд тэдэнд Бурхны үгийн баяр хөөр дүүрээд мөн тэдэн дээр ч гэсэн ариун сүнс дүүрэн бууж ирсэн байна. Гэсэн ч юудэчүүд үүний дараа Паул Барнаб хоёрт маш их атаархсан хിവэрэл байсан байна. Тийм учраас тэднийг хотоосоо хөөсөн байна. Хүүхдүүдээ Паул синагогт очиод өнгөрсөн хугацаанд биднийг удирдан дагуулсан нэгэн бол Бурхан юм аа гэж юудэчүүдэд хэлсэн шүү дээ. Яагаад гэвэл юудэчүүд ч гэсэн Бурхан өөрсдөд нь тусалсан гэдгийг хин хүнээс илүү сайн мэдчихсэн. Гэхдээ тэд нар Бурханы гим нүглийг уучлахаар Есүсийг илгээсэн гэдэгт итгээгүй. Тэд Есүст итгээгүй. Харин ч эсвэргээрээ Бурханыг танихгүй харь хүмүүст Есүст итгэж эхэлсэн байна. Найзуудаа тэгвэл аврал бол Бурханыг мэдлээ гэдэг өгөгддөг зүйл биш байх нь шүү дээ, тийм ээ. Аврал бол Есүс бидний төлөө үхээд амьсан гэдэгт итгэснээр л өгөгддөг зүйл байх нь. Бид итгэлээрээ дамжуулаад Бурханы хүүхэд болох боломжтой. Үүнийг бид нар хизээж мартахгүй. Мартах ч ёсгүй, тийм ээ. Аврал бол мэдлэгээр өгөгддөг зүйл биш юм аа. Аврал бол итгэлээр өгөгддөг зүйл. Үүнийг бид нэр үргэлж санаж амьдрах хэрэгтэй. Бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Бурхан эзэн минь ээ, таньда баярлалаа. Өнөөдөр Паулийн сайн мэдээний аянаар дамжуулаад та бидэнд олон зүйлийг ойлгуулж өгсөнд баярлалаа. Юу юунаас илүү аврал гэдэг зүйл би Бурханыг мэднэ гэд өгөгддөг зүйл биш юм аа. Аврал бол би Есүст итгэж байна гэсэн итгэлээр дамжуулан өгөгддөг зүйл юм аа гэдгийг өнөөдөр бидэнд ойлгуулж өгсөнд баярлалаа. Бид нар итгэлээрээ дамжуулаад Бурханы хүүхэд болсон гэдгийг дахин сануулж өгсөнд баярлалаа. Бурхан минь ээ, ямар ч үед итгэлээ гээхгүйгээр амьдрахад та туслаач ээ. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш Бурханы надад өгөгдсөн тэр гайхалтай авралт талархсан 7 хоногийг өнгөрөөцгөөе. Бүгдээрээ дараагийн 7 хоногт толцгаая. Түр баяртай.